Шинэ лооныгийн мэд хөргийн Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Нэлээд отоосод Сан Францискогоос ялалт та бүхэнтэй мэдчилж байна. NBA-гийн улирал дуусгаад багуудад ердөө 10 тоглолт хүрэхгүй байгаа энэ мөчид тун сонирхолтой сюрприз болсон шийдвэрийг өрнөд бүсийн плей-оффын байранд явж байгаа. Тэр дундаа бүр бүсийнхэн 2 дугаар байранд хүртэл нэлээд хугацаанд бичигдсэн Memphis Grizzlies баг гаргалаа. Тэд дасгалжуулагч Taylor Jenkins-ийг плей-офф эхлэхээс ердөө нэг 10 хүрэхгүй тоглолтын өмнө халлаа. Яагаад гэдэг маш олон асуултын дэмдэг энэний араас гарч илээ. Дээрэс нь цаашид яах вэ гэдэг асуулт гарч байна. Тэгэхээр од хоёлаа энэ сэдвийн хүрээнд энэ удаагийн дугаараа эхлүүлж байна. Memphis Grizzlies баг яагаад Taylor Jenkins-ийг халжваа? Ер нь бол ингэж би бас эхлээд юу болчих яач вэ гэж бодлоо л да. Тэгээд өнөөдрөөс эхлээд ингээд ерөнхийдөө мэдээллүүд ер нь энэ тентгийн подкастууд сэтгүүл дээр янз бүрийн бичиж байна. Grizzlies Taylor Jenkins-ийг халах нь ерөөсөө цаг хугацааны асуудал байсан юм байна. Ерөөсөө л тэгээд угаасаа нэг surprise болж хүлээж авахгүй нь харин яг халсан цаг хугацаанд яг плей-офф эхлэхэд ерөөсөө нэг 10-аас доош тоглолт үлдсэн байхад хаалсан. Тэр нь шок болоод байгаа болохоос биш ер нь бол энэ 100 халагдах нь бараг тодорхой болцсон байсан гин. Тэгээд яагаад вэ гэхээр гол шалтгаан нь мэдээж энэ жилээс Taylor Jenkins болон түүний assistant coach амар юу нэртэй Noah Laroche гэдэг хүмүүс энэ хоёр ер нь бол offense-аа өөрчилсөн юм. Offense-аа өөрчилсөн ер нь Ja Morant дээр нь бол их play ингээд high pick and roll яваал Ja Morant орж ирээл тэгэл гадагшаа задалдаг ч юм нэг тиймэрхүү плейтэй байсан шүү дээ. Ер нь бол тиймэрхүү стилээр тоглосон. Тэгсэн чинь Laroche гэдэг assistant coach ирснээс хойш ер нь бол энэ 5 out motion offense гэдгийг ер нь бол хэрэгжүүлж эхэлсэн. Тэгээ тэр нь бол энэ жилд бол ер нь бол үр ашгаа өгж исэн. Яагаад тэгэхээр Ja Morant бол ер нь бол их олон тоглолтын дээр орон гарan байсан шүү дээ. Ер нь бол бэртэл гэмтэл болон түрүү жилээс сахуулаад янз бүрийн драма юу гэдэг те. Ер нь бол 100 багтаа бол бэлэн байж чадаагүй. Тэрнээс шалтгаалаад ер нь бол team offense өөрчлөлтөд хүрсэн. Тэгээд тэр offense өөрчлөснөр бол сайн талууд байгаа. Ер нь бол жишээ нь raw тоглогчдод нь айгүй их одоо benefit болоод тэнцэнээс ер нь стат нэмэгдээд ер нь сайн тоглож исэн. Гэвч яг ингээд багийн од тоглож Ja Morant болон Triple J тэгээ Desmond Bain энэ жилийн статууд бол өмнөх жилүүдээс ерөөсөө огцом буурсан. Ягаад тэгэхээр offense-д одоо тоглохонд оролцдог тоон бол багассан учраас тэгээд ер нь бол яагаад халсан бэ гэвэл энэ олон тоглогч нар одоо энэ offense-д нь ер нь бол дургүй байсан. Энэ тоглооны одоо энэ сонголтууд нь дургүй байсан учраас ер нь бол удирдлагуудад хэлсэн гэж ер нь бол ойлгогдсон. Өөрсдийнх нь одоо удирдлагууд одоо юу багаас гаргасан одоо тэр statement-ээр дээр нь харахад ер нь бол player тэ тоглогч нар ийм учраас бид ингээ халж байна гэсэн тийм шалтгаан өгсөн байсан. Тэгэхээр өнөөдөр бол Mercer хідэн хүмүүс ер нь Ja Morant ер нь бол багта комплейнтсэн ер нь бол Taylor Jenkins-ийг халах гол шалтгааныг бол Ja Morant өгсөн гэж ярьсан. Гэхдээ яг Ja Morant-аас бол тиймэрхүү statement бол гараагүй байна л да. Тэгээ энэ дэр би яг энэ сая сүүлийн мэдээл нэгдүгürt энэ дэр хоёлаа одоо зүгдийн хоёлаа ч гэдэг манай үзчихэд сонсогчид мэдж байгаа. NBA-гийн багууд хэрвээ ямар нэг дасгалжуулагчаа халах бол багийнхаа гол франчайз тоглогчтой зөвлөдөг нь бол нууц биш. Энэ бол одоо бичигтэйг ойлголцсон. Ингэж зөвлөөгүй учраас De'Aaron Fox жишээ нь явцсан шүү дээ. Тэгээ ер нь ингэж зөвлөөгүй учраас ер нь багийн гол тоглогч комплейнтэд эхлүүл дасгалжуулагч тэр хоёрын оронд ан цав үүсдэг гэж. Тэгэхээр угаасаа Ja Morant энэний ард байхгүй байна гэдэг бол надад тийм байж боломгүй санагдаад байгаа. Угаасаа Ja энэ гомдлоод эхэлсэн учраас энэ шийдвэр гарсан баг. Дээрэс нь Ja Morant-гүйгээр хожоод эхэлнэ гэдэг чинь улирлын дундор санаж байна. Ja Morant дараагийн солигдод Лукагийн солилцооны дараа ялангуяа Ja Morant дараагийн солигдож магадгүй франчайз тоглож гэдэг. Яг гэх юм бол Memphis түнгүүгээр давталгаа яваад эхэлж байгаа гэдэг нэг хүртэл нэг ярээ гарч ирсэн шүү. Тийм учраас Ja бараг үлдэхийн тулд Taylor Jenkins-ийг явуулчих. Тэгж хэлж болох уу? Би шууд тэгж бодож байна. Ер нь бол Ja Morant-ыг одоо
ер нь бол цаагаараа Жамурантыг бол ер нь бол солихгүй. Одоо Жамурант бол бидний ирээдүй. Жамурантээр тоглоорсон бид нар довтлогоог явна л гэдэг зүйлийг л Taylor Jenkins-ийн халагдсан байдлаас шууд бид гэж ойлгохоор байна гэж бодож байна. Түүншэл хэрвээ Жамурантыг үнэхээр солих гэжсэн бол солино гэсэн одоо бодол одоо багийн удирдлагуудад байсан бол Taylor Jenkins-ийг одоо яг одоо энэ байдал дээр бол гол нь цаг хугацаанаар амар сонирн байгаад шүү дээ плей-оффын өмнө. Яг энэ байдал дээр бол халахгүй байсан болов гэж бодож байна. Тэгээд Жамурант ямар нэгэн байдлаар шахалт үзүүлсэн байна. Хэрвээ одоо халахгүй бол юу гэдэг чинь одоо плей-оффор би ингэж тогломоор байна те. Хэрвээ тэр одоо нөхцөлийг гаргаж өгөхгүй бол би 100 явна шүү гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү шахалтыг үзүүлсэн болов гэж бодод байна л та. Ер нь бол энэ довтлогоогоор плей-офф тоглох юм бол бид нар амжилт үзүүлэхгүй одоо тийм учраас хал гэсэн л шахаас байна. Энэ одоо плей-оффын өмнө болон плей-оффын дундор дасгалжуулагч хаалсан үйл явдал Монголд нэг, Америкт нэг гарчуда. Гэхдээ энэ дээр нэг сонирхолтой зүйл байгаа юм. Миний олж авсан мэдээлэлээр Memphis Grizzlies баг угаасаа Tyler Jenkins-ийг туслах дасгалжуулагчийнхаа багт өөрчлөлт оруулж гэж өөртөө эхэлж шахаад өнгөрсөн жилийн олон Европ дасгалжуулагчдыг тим учраас авчирсан юм шүү. Нэгсэндээ тэдний хүсснээр өөрчлөлт хийгээд тэр өөрчлөлт нь ингээд өөрчлөлтийг хийгээ явжсэн чинь Memphis Grizzlies Tyler Jenkins-ээс нүүр буруулчихж байгаа юм шүү. Харин тий одоо яг тэгжлээ л да. Мэдээж Jenkins бол сайн дасгалжуулагч. Тэрийг бол одоо юу гэдэг одоо хийж байгаа стат нь харуулж байгаа. Одоо чинь хараа л да. Grizzlies ч тийм хамгийн их хожил авчирсан дасгалжуулагч түүхэнд. Окей. Тэгээд дасгалжуулагч болсноос хойш шүү дээ. Энэ лигт хоцсон тоогоороо топ 10-т. Тэгээд дефенс нь ямагт топ 3-т байсан. Тэгэхээр ийм дасгалжуулагч хална гэдэг чинь зүгээр л ер нь бол стар тоглогч, од тоглогч бол авч үлдэх гэж ийм асуудал хийж байна л гэсэн. Түүншил өөрсдийнх нь хийсэн сонголт бол зөв байсан миний хувьд бол уусаа Жамурант уусаа 100% багтаа available байгаагүй те. Яг ингээд 100% өөрийгөө дайсалж чадаагүй. Ямар нэгэн асуудлаар байдаг, байнга бэртдэг. Өшөө олон янзын драма үүсгдэг те. Яг тийм байсан. Тэрнээс болж энэ офенсыг ингээд сонгосон, тим системд орсон. Яг тэгээд ингээд явж итл Жамурант явлаа гингүүт мэдээж би түрүүний юунууд дээр бид нар ярьжсэн. Од тоглогчоо ингэж тийм амархан явуулдаг баг бол гэж байхгүй. Тэгээд яг од тоглогчоо сонглоо гэж би бодож байна. Яг тэрнийх нь одоо юу гэдэг хохирогчин Taylor Jenkins-аар л толглоо. Тэгэхээр Taylor Jenkins удахгүй дөөр багийн ахлах дасгалжуулагч болоод ирэх байх. Санаж гинөө өнгөрсөн 7 хоногийн дундуур талбай дээр Desmond Bane, Santi Aldama хоёрыг завсарлагын үеэр муудалцаад нэг боо юм болсон шүү дээ. Чи олигтойхон тоглоод байгаа ч гэхэд. Тэгээ энэ юуг харуулж байгаа нөхөр Memphis Grizzlies багийн хувцлах хүрээний уур амьсгал ер нь бол алдагдсан. Дасгалжуулагчны дуу хоолой номер 1 байха болцсон гэдгийн илэрл юм болов. Энэ юутай холбоотой гэхээр мэдээж Jaren Jackson Jr. хоёр дасгалжуулагчаа суппортлохгүй байгаатай холбоотой шүү дээ. Тэгээд Jaгийн эсрэг одоо бодлого явуулаадсэн бол энэ дээр Jaren гэж игзаарлах нь аргагүй. Гэхдээ зүгээр энэ дээр бас нэг зүйл юу гэхээр одоо энд одоо юу гэдэг Memphis Grizzlies багийн эдгээр залуучууд одоо limousine service үзүүлсэн энд нэг танил маань ярьдсан байхгүй. Ер нь бол машинд орж ирээд байга байдлаас эхлээд буун буутлаа disrespectful байсан гэж. Ерөөсөө л нэг тийм гангууд ороод ирсэн юм шиг байсан гэж хэлчихсэн байхгүй. Memphis Grizzlies-ийн хувьцаалах ер нь нэг тийм эмх замбраагүй байгаад идэм болоо да гэсэн бодол ингээд төрсэн байжсэн чинь саяны энэ үйл явдал тэгээд дээрэс нь тэр Жагийн буу муу одоо юу гэдэг те тэр бүх үйл явдлаа тэгээд талбай дээрх маргаан заргаа ингээд бүх юм хараад эцэст нь ингээд дасгалжуулагчаасаа нүүр буруулж байгаа хаад одоо бид энэ үйлрэлд яаж ялах гэдэг нь яг үндэ ойлгохгүй. Одоо энэ дасгалжуулагчаа халаа тэрнээс хойш 2 дараалал очих уу 3 дараалал очих уу яаж ялах гэдэг юм бол өнөөдөр дасгалжуулагч хадагтаас өмнө шүү дээ би энэ сонирхолтой юу яасан юм. Нэг стат олсон хараа. Энэ 3 сарын түрүүд 7 хоногийн байдлаар шүү. За интернэс хойш тоглолцсон ба. Гэтэ ихэнхдээ хожигдсон ба. Хараа 500-аас 50% 50%-ээс дээш багуудтай тоглохоор байна шүү дээ. Яг түрүүний 7 хоногийн байдлаар 11 19 30 тоглоход 11-д нь хожигдсон байхгүй. 11 19. Биш 19 удаа хожигдсон. 11 хожилтой.
Тэгэнгүүтээ 50%-аас доошо багууд бол 32-9 гээд ер нь бол хожих багуудаа хожсон яг ингээд сайн багуудтай болохоор маш муу тоглолцсон баг. Тэгэхээр яг нөгөө schedule янз бүрийн юмнаас болоод ер нь бол waste-ийн дээгүүр яваад байсан шүү дээ. Гэтэ яг чанараа ингээ харахаар бас ч яг тийм сайн чанартай баг биш л байсан баг. Тэгээ яг чиний хэлдгээр бас ингээд тийм disrespect үлээд ингээд locker room нь ингээд замбраагүй байна гэдэг чинь тэр багт ер нь лидер гэж хүн алга. Одоо тэр манлайлж яадаг бадж яадаг хүмүүс алга. Одоо Triple J Jamorant бол obviously тийм үстэй мэдээж хэрэг тийм лидер байж чадахгүй шүү дээ. Яг нөгөө бүх хүмүүс нь яг хөндлөхгүй нэгдэг ч тийм. Тэгээ ер нь бол Marcus Smart бол нэг хэсэг гайгүй байлгасан баг. Ер нь бол улирлийнх нь нэлээ гайгүй эхлэл эхэлсэн шүү дээ. Тэгээд Marcus Smart-ыг явуулаад юу болж чинь тийм. Тэгэхээр бас тэнд нэг бас нэг настай гэж явах тийм. Ер нь ахмад тоглож хэрэгтэй. Хэрэгтэй юм шиг. Ер нь бол тийм шүү дээ. Багт заавал нэг ингээд одоо чинь Jeff Green ягаад Houston Rockets одоо хүртэл байгаад байгаа талбайд авахгүй мөртлөөсөө. Eric Snow ягаад тэр олон жил Cleveland талбайд тоглохгүй мөртлөөсөө байсан. Удаанаас Haslem ягаад саяхан зодог тайлж Miami Heat-д баг 2004 оноос хойш тоглохоо байлцсан. Удаанаас Haslem ягаад саяхан зодог тайлж байна гэдэг чинь. Учиртай бол тэр тоглогч нарыг тоглогч дасгалжуулагч биш тоглогчийн өөр байна. Тоглогчоор харьцахаар дасгалжуулагчаар харьцахаар яг тэр шиг нөгөө талаар багийн лидер байна гэдэг SJ одоо харуулдаг шүү дээ. Ярилцлагууд дээр нөгөө Oklahoma City Thunder багийн ярилцлагууд нэг өөр уур амьсгалтай болдог шүү дээ. Хоцсны дараах ярилцлагууд тэрэн дээр SJ тэгэхээр за одоо болно битрэд байна гэдэг ингээд багийнхныгаа хязгаарлаж байгаа ч юм уу тиймэрхүү манлал үзүүлж байгаа нь бол надад бол таалагддаг. Тэгэхээр яг үндэ Jamorant, Jaren Jackson хоёроос тийм зүйл харагдаагүй. Тэгээд Jaren Jackson Jr хэрвээ Max гэрээ хийсэн бол Яанагийн хоёлаа ярьж ирсэн. Ямар ч байсан шилдэг хамгаалалтын тоглогчийн шагнал түүнээс бол нисэн одож шиг байна. Гэхдээ энэ бигийн бэлгэдлийн багчих юм бол дасгалжуулагчаа хөөгөө явуулсан. Дээрэс нь номер 1 лидер нь яг хин бэ? Triple J юм уу, Jamorant юм уу гэжсэн чинь Triple J Max гэрээ өгөхөр болчих юм бол 2 Super Max extension өгсөн баг яадаг вэ гэдэг жишээ нь сонгодог жишээнүүд олон байгаа шүү. Тэгэхээр Memphis Grizzlies багийн сонирхолтой үйл явдлууд дөнгөж эхэлж байгаа юм болов гэж бодож байна. Одоо тэгээ энэ плей-офф яах вэ? Дасгалжуулагч нь цаашдаа энэ 100 яах вэ? Энэ 100 Jamorant-тэй гэрээ хийх үү гэж сонирхолтой юм их болно. Тийм би бол одоо энэ одоо байгаа assistant coach одоо Финланд coach одоо авсан шүү дээ. Нөгөө intern гэж байна шүү дээ. Thomas Lissalo. Энийг бол би цаашдаа ингээ бага аваад явна гэж нэгдүгээр би бодох нь. Хоёрдугаарт одоо хэрвээ Jamorant-ыг солихгүй гэх юм бол extension-ийг нөхөө. Дахиад 2 жилийн extension хийх боломжтой байхгүй юу? 2 жилийн 160 сая ч лөө. Тэгэхээр тэр мөнгийг Jamorant-д өгөх яах вэ гэх мэтслээ одоо тэгэл том асуултын тэмдгүүд байна л да. Тэгэхээр энэ 100 бол Memphis-ийн хувьд бол хийх амар олон ажлууд гарч ирлээ. Тэгээд Taylor Jenkins-ийн хувьд бол багууд бол булаацалтай байна. Би одоо хамгийн түрүүнд залгах багуудын нэгээр бол Spurs байх магадлал аягүй өндөр байгаа гэж би бодож байна. Ер нь бол дараагийн үеэрд бол Popovich тасалжуулагч ер нь бол буцаж ирэхгүй болов гэж бодоод байгаа учраас ер нь бол хамгийн түрүүнд бол Taylor Jenkins руу ярих баг бол Spurs-ийг байгаасаа гэж би бас бодож байна. Залуу баг. Дээрс нь ийм одоо юу гэдэг одоо чинь prove нөхгүй те чинь бас сүүлийн 6 жил бол үнэхээр Memphis Grizzlies бол одоо юу гэдэг develop хийж чадлаа шүү дээ. Тэгэхээр Taylor Jenkins-ийг ийм дасгалжуулагч бол өөрийгөө батлаа харуулсан л да. Яг 6 үлээр тэгэхээр яг батлаа харуулсан. Энэ нөгөө дараагийн шиг багтаа. Дараагийн дасгалжуулагч хэн бэ гэдэг дээр нэг ингээд Boston компани ооц гаргадаг шүү дээ. Тэрэн дээр нэг хошин зүйлж юм уу марзан зүйл гэхээр дараагийн дасгалжуулагч болох магадaltaй 5 6 дахь хүнээр нөлөө Jamorant явж исэн. Jamorant яа. Үгүй тийм л юм инээдтэй үйл явдал яг ингээд улирлын өмнө болчлаа. Тэгээд одоо энэ багийн яг лидер нь Jamorant юм уу, Jamorant юм уу, Triple J юм уу сонирхолтой үйл явдал араасаа болох нь. Тэгээд өрнөд бүсэд бол иймэрхүү симхийг бол нэг тийм өшөөхгүй болов гэж бодож байна. Тэгээд Memphis Grizzlies багийн энэ зууны үйл цаашдаа анхаарал татхандаа. Gamepoint podcast-ийн хамтран ажиллагч XM.com. За XM.com-ын тухайн XM.com нь 190
гаруй улс дээр 15 сая хэрэглэгчтэй олон улсын санхүүгийн цогцлох хорооны лицензтэй тэргүүлэгч брокер компани юм байгаа маань. За энэ удаад copy trading-ийн онцлогийг танилцуулж байна. Copy trading-ийг ашигласнаар арилжаа эхлүүлэхэд танд туршлага заавал шаардлагагүй. 100,000 гаруй хэрэглэгчтэй XM copy trading-д аль хэдийн нэгдсэн байх болно. За 9,000 гаруй арилжааны стратегиудаас өөр тохирсон хурдан хэлбэрийг олох боломжтой юм байна. Дэлхий дээр 15 сая гаруй туршлагатай арилжаачтай холбогдож хамтдаа амжилтанд хүрэх боломжийг танд xn.com санал болгож байна. Та ердөө $50 дансаа цэнэглээд туршлагатай мэргэжилтнүүдтэй ижил нөхцлөөр арилжаа хийн пассив орлого олох боломжтой юм байна шүү. Game Point podcast үргэлжилж байна. За бидний дараагийн ярилцах сэдэв өнгөрсөн 7 хоногийн ихээр бараг гарсан болов. Ямар ч байсан бидний өнгөрсөн 7 хоногийн дундуур гарсан яг өмнөх дугаар гарсны дараа гарсан Giannis Milwaukee Bucks багийн холбоон тоглогч бүх одоо Damian Lillard цус бүлэгнэх өвчний улмаас хизээ тоглох нь тодорхойгүй боллоо гэж. Тэгээд цус бүлэгнэх гэдэг ямар аюултай өвчин бэ гэдгийг бид Chris Bosh дээрээс харж исэн. За Chris Bosh бол бүр маш хүнд хэлбэрийнхэн. За гэхдээ Victor Wembanyama яг энэ өвчний асуудлаас болоод улирлаа дуусгачихсан байгаа. Гэтэл араас нь ингээд Damian Lillard гараад ирж байна. Damian Lillard-ийн энэ гэмтэл ер нь хэр ноцтой юм бол энэ Milwaukee Bucks-ийн улиралд ер нь хэрхэн нөлөөлнө гэж харж байна одоо. Өвчин нь бол угсаа айгүй ноцтой шүү дээ. Чинь хүний аминд хүрэхээр тийм юу байхгүй. Одоо нөгөө бэртэл одоо өвчин гэхүү те нэг тэгэхээр хүний аминд хүрч магадгүй тийм юу болохоор чинь айгүй ноцтой болоод байна л да. Тэгээд аль хэдийн одоо нөгөө цус нөгөө шингэлдэг тенер гэхээр одоо цус шингэлэгч л бах те. Цус шингэлдэг тийм юм бэлмэл хэрлээд эхэлсэн гэсэн. Тэгээд тэр үедээ одоо хүн чинь ямар ч контактанд орж болохгүй гэдэг. Яг тэгэхээр чинь контакт ямар нэгэн хүчтэй контакт авах юм бол дотор тусаалдах маш өндөр одоо юу гэдэг боломжтой. Тэгэхээр ямар ч байсан сагсан бөмбөгийг бол ер нь л хэсэгтээ тоглохгүй гэсэн үг. Тэгээ яг ийм цаг үе дээр ийм зүйл болж байна гэдэг бол үнэхээр одоо Milwaukee Bucks-ийн хувьд бол үнэхээр азгүй гэхэд бол дэндүү азгүй зүйл болчихлаа л да. Яг Damian Lillard бол буцаад дараа жил буцаж орж ирээ сагсаа тоглохыг бол үгүйсэхгүй бид Brandon Ingram дээр харсан Wembanyama ч гэсэн ер нь дараагийн улирал 10 сар гэхэд хүрээд ирчихнэ гэж яриад байгаа шүү дээ Spurs. Тэгэхээр Damian Lillard ч гэсэн тех баг. Гэтэ яг энэ жилийн хувьд бол би бол плей-оффт бол орж ирэхгүй болов уу гэж би бодоод байгаа. Гэхдээ Milwaukee Bucks одоогоор бол хугацаа өгөөгүй эсвэл бүр огт ингээд out of season гэж зарлаагүй болохоор бас тэнд бас хонглын үзүүрс нэг гэрэл байгаа гэж би бодож байна. Гэтэ энэ Milwaukee Bucks-ийн азгуудл бол үнэхээр сүүлийн хэдэн жил авраг болсноос нь хойш жил болгон даралт. Chris Middleton нэг бол бэртэн, эсвэл Giannis бэртсэн. Тэгээд одоо энэ жил ингээд Damian Lillard бэртэж байна гэж. Энэ бол дандаа ингээд плей-оффын өмнө юм болдог зүйл. Тэгэхээр азгүй хэд бол дэндүү азгүй. Одоо тэгээд Giannis бид нар ганцхан Giannis одоо энэ багийн офенсыг аваад явахаар багууд яаж хамгаалж Giannis-ыг яаж зогсоод өгөхөө бид нар бол мэднэ. Тэгэхээр энэ багийн одоо цаашдын плей-оффын ирээдүй бол үнэхээр бүрхэг л харагдчих. Тэгэд яг одоогийн байдлаар Milwaukee Bucks 6 дугаар байранд явж байгаа ч гэсэн хэрвээ Damian Lillard үлдэж байгаа тоглолтуудад оролцохгүй бол үлдэж байгаа тоглолтуудаас хэд хожиг төлөөх вэ? Тэгээ плей-ин руу унвал яах вэ? Тэгээд за энэ бол ингээ би нэгдүгээр цус бүлэгнэх гэдэг өвчний талаар бол нарийн сайн мэдэхгүй байна. Энэ бол тэгээд дээрэс Milwaukee Bucks хугацаа өгөө гэдэг чинь нэг юм хүлээлт үүсгэж яадаг шүү дээ бид. Гэхдээ зүгээр насаар маш залуу Victor Wembanyama-гийн улирлыг ингэж дуусгаж байгаагаас харахад энэ нэлээд ноцтой төрлийн өвчин баг тийм үү. Дээрэс нь цус бүлэгнэх гэдэг чинь ер нь бол харвах одоо юу гэдэг нь цус ингээд нөгөө нэг суцсан бүглэрэх гэдэг юм уу тиймэрхүү эрсдлүүд маш байгаа учраас л энийг зогсоож байгаа байлгүй дээ. Тэгээд тэгтэл Damian Lillard одоо хэдтэй тоглож байлаа. Энэ тоглогчийг энэ плей-оффд ирнэ гэдэгт би бол одоо юу гэдэг нь насыг бодоод эргэлзэж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар эрх хүлрэлд бас яах вэ? Эрх хүлрэл за үнэхээр ингээд Америк одоо юу гэдэг шинжлэх ухаан сайн, интерээ сайн, одоо юу гэдэг эмчилгээ сайн учраас ингээд асуудал үүслээ гэлээ гэж бодоход энэ үйлрэлд
плей-оффоос эрт мултарсны дараа Янис Антетокумпо дахиад ирэх хөлрөл Даймон Лилард ирчих юм чинь, Дэйм ирчих юм чинь. Ирэх хөлрөлд нэг дайраад үзье та гэж хүлээн гэдэгт итгэл чамд байна уу? Надад л яг үндэ хэлэхэд би бол Milwaukee Bucks энэ 100 Янис Антетокумпо солилцоонд орох хүсэлт гаргаж магадгүй гэж бол хувьдаа бодож байна. Тий, одоо ер нь бол Bucks штэ юу амжилт үзүүлэхгүй ер нь бол одоо юу хүлээлтээс одоо бага амжилтыг үзүүлэх тусам яг тэр яриа бол улам л ихсэн. Ер нь бол миний бодлоор Янус бол нэг хөлн хаалганы гадаа нөгөө хөлн хаалганы дотор ингээд явахад бэлэн байгаа гэж миний хувьд бол бодоод байгаа. Тэгээд бусад багууд ч гэсэн ер нь бол одоо энэ Milwaukee Bucks-ийн үлрэлээс дуусхыг бол ингээд чихээ тавин хүлээж байгаа. Тэгээд бистэ Янус одоо явъя гэдэг одоо нөгөө шахалтыг одоо энэ 100-ыг бол үүсэхгүй. Үнэхээр үнэн хэлэхэд гол нь хин яаж Янасыг авч чадах вэ гэдэг л асуулт байна. Тэгээд хамгийн түрүүнээс эхлээд Brooklyn Nets-ээс авахгүйлаад баг хамгийн мөөгөө даун маун гэсэн юунууд ярианууд гараад эхэлсэн шүү дээ. Тэгэхээр лигийн бүх багууд ч тэрийг хүлээж ийн. Ер нь бол одоо юу гэх юм бэ? Яг түрүүний хэлсэн шиг ер нь бол явхад бол ойрхон баг шүү. Янас өөрөө одоо юу гэдэг Янас алдрын тэнхимэн гишүүн хэдийнэ болчихсон карьертай. Гэхдээ нэг авраг түүн дагаас хангалттай биш гэдгийг бид хоёр энэ удирлын подкастуудын дундуур за түүний сүүлээд өгж байгаа мессежүүдээс ойлгомжтой хэлсэн. Тэгэхээр хамгийн гол нь за энэ үлрэлт жишээ нь Damian Lillard ирлээ гэж бодоход яг одоо 100% байж чадах уу гэдэг нэргэлзээтэй Milwaukee Bucks авраг авч чадах уугүй л ойлгомжтой үгүй гэж хариулах харин шүү дээ. Тэнгүүд энэ 100 Brook Lopez чөлөө тагнад болно. Энэ тоглогч 36 настай. Damian Lillard 34 настай. Янас өөрөө 30 гараа явцсан. Одоо ер нь бол карьерийнхаа 2 дугаар хагас руу орчихсон яваа. 2 дугаар хагасаа хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгээ одоо юу гэдэг одоо шийдэх мөч дээр ирж байгаа. Тэр яг үндэ ингээд нэг юм хүчин зүйлүүд гэж байдаг шүү дээ. За одоо нэг аливаа нэг шийдвэрийг гаргахад хүчин зүйлүүдийг ингэж ирэмбэлж дараалж тавих юм бол Brook Lopez чөлөө тагнад болж байгаа. За Brook Lopez-ийн хөл удаашсан. За Kyle Kuzma-гийн солилцоо тийм үр дүнтэй болоог. За Damian Lillard насны явж исэн чинь дээрээс нэм өвчтэй болчлаа. За ингээ Milwaukee Bucks цалингийн зэс одоо ингээд хэцүү болчихж байгаа. Ингээ маш олон зүйлүүдийг ингээ харах юм бол Янас энэ жил 30-тай. Янас одоо намайг сольцгоо Milwaukee Bucks-ийн хиндэ гоё ингээд авах зүйлээ хангалттай өгж авслаа. Одоо намайг бодоо явуулчихаа гэд хэлэхэд энэ 100 нэг өдөр тэр бүүм тесрэхэд бол гайхах зүйл байх. Яа, тэр яг тэгэхэд бол ерөөсөө гайхах юм байхгүй. Тэгээд хин Lillard яг тэгжэл Portland-аас явсан шүү дээ. Ер нь бол за би одоо ингээд тэ одоо хамаг байдгаа өглөө хийдгээ хийжлээ одоо. Энэс цааш бол ер нь явахгүй нэ. Тэгээ хиндээ одоо юу гэдэг та нар ч сэргэн босолт руугаа хурд яваа би ч цаадлынхаа карьерийг хөөе гэдгсэн яг баг хүссэн баг руу л явуулсан шүү дээ. Сайн баг руу явуулсан. Гэтэ ерөөсөө амжилт үзүүлж чадсангүй. Яг тэрнтэй адилхан Янис Антетокумпо явъя гэхэд бол Milwaukee Bucks яг хүссэн баг руу явуулахад бол одоо яах юм байхгүй л гэдэг. Одоо татгалзах зүйл бол байхгүй байх гэж би бодож байна. Тэгээд Янис тех хэрэгтэй болов гэж бодож байна. Одоо энэ өдөр хүртэл бол байдгаа л хэлнэ шүү дээ тийм үстэй. Болохоос болохгүй. Тэгээд хараа Bucks шүү дээ те. Янисыг авч үлдэхэд бол баг бүх юма хийлээ. Одоо жишээ нь од тоглогч авчирсан Damian Lillard-ыг биш дасгалжуулагч болохгүй байна гэдэг дасгалжуулагчаа сольж үзлээ. Одоо тэгээд яг сүүлийн мөчөд одоо яг юу их юм гэдэг. Одоо ер нь бол үлдэх аргаа бол барцсан болоо гэж би бодоод шүү дээ. Одоо угс нууц үзэр байхгүй болсон шүү дээ. Бүх үзрээ ил гаргаад дууссан. Дээрэс нь Karl Anthony Towns Minnesota гэдэг Minneapolis гэдэг жижигхэн хотоос Minnesota мужаас яваад Нью-Йорк гэдэг том зах зээл дээр очисон чинь NBA-гийн бүх хотын сэлгээний тоглогчоос гарааны тоглогч болцсон. Тэгэхээр энэ зэрэг чинь одоо нэг 30 гарч яваа. Яг 30 гарцсан тамирчдын карьер нь за дахиад хэдэн жил үү 5 жил үү 6 жил үү гэж тооцоолж байгааны хувьд бол маш чухал шийдвэр болчихно. Тэгэхээр Янис Антетокумпо нэгдүгээр авраг авах боломжтой, хоёрдугаарт өөрийнх нь нэг санал үргэлж нэмэгдэж явах боломжтой. Дээрэс нь Янис дээр нэг зан чанар байдаг шүү дээ. NBA-гийн тоглогч болохын өмнөх жил 70 хэрэг дээр нүдний шил зараа явж исэн гэдэг. Грегт
Тийм учраас нөгөө мөнгөний үн цэнийг маш сайн мэддэг. Тийм учраас илүү дотоод зүйлд мөнгө зарцуулдаггүй. Аль болох нөгөө ивент тэтгэгчдээсээ хүртэл юм авах. Энэ үнэгүй минь үнэгүй юм уу гэж авдаг. Нөгөө нэг ингээд бүх одоо мөнгөө гэрлгөө явуулдаг байсан л гээл нөгөө нэг ийм түүхүүд нь одоо хүртэл хуучраг байгаа штэ. Тийм учраас Янс мөнгөний үн цэнийг маш сайн мэдэрдэг учраас одоо үлдэж байгаа карьертэй хэдэн доллар хийх боломжтой вэ? Тэр хаана очивол хамгийн ихийг би олох боломжтой вэ гэдгээ аль хэдийн тооцоолж байгаа учраас энэ шийдвэрийг би энэ 100 гаргах болов дахиж ирэх жил гэж хүлээж хойшлохгүйгээр энэ 100 янаас одоо намайг солио гэдэг шаардлага тавих нь зүй ёсны хэрэгэн болов гэж бодож байна. Харин түүнийг авч чадах баг хэд вэ гэдэг нь сонирхолтой байна. Авч чадах том зах зээлтэй баг шүү. Chicago, New York, Brooklyn, Warriors өөр тийм чадвартай том зах зээлтэй баг бол байхгүй шүү дээ. Тэгэхээр Янасын нөхцөл байдал энэ зүгээр Даймон Лилардын гимтлийг ярьж байгаад яагаад Янас орчихгүй. Даймон Лилардын гимтэл бол тохиолдож болно. Хүн угаасаа гимтий гэж гимтдэггүй өвчин хэлж ирдэггүй. Гэхдээ энэ нөхцөл байдал чинь шууд Янасыг л түлхээд байна гэдгийг бид хоёр энэ зүйлээр онцолж ойлгох гэж хичээгээд байгаа. Ойлгох гэж байна. Ер нь бид хоёр тэгж харахыг хүсээд байна. Уусаа ойлгомжтой л. Уусаа тэгээд юуны Milwaukee Bucks-ийн амжилт яаж дуусгахаас хамаарч энэ яриа чинь ихсэх багасна мэддэг л. Хэрвээ хожоод байвал мэдээж Янс үлдгэл байдгүй. Гэхдээ яалтчгүй ингээ хожигдоод байвал уусаа өөрөө ч гэсэн би хожмоор байна. Би ялмаар байна. Би тийм одоо нөхцөл байдал баймаар байна гэдээ би сүүлийн бараг 2 жил хэлж байгаа шүү дээ. Янс чинь. Нэг авраг хангалттай биш ээ гэдэг байгаа шүү дээ. Тэгтээ нэрэл Янс шиг тоглогчид нэг авраг хангалттай биш те. Биш те. Янс ямар тийм доминант тоглогч вэ? Яг ийм одоо ихэнх карьераа ийм байдалд өнгөрөөгөө дуусгах гэх юм бол тэндээ харамсалтай л да. Бүх цагийн хидэд орохоор хэмжээний доминант тоглогч лээ. Тэгэхээр ганц авраг гэдэг угаасаа хангалттай. Сая LeBron тэгсэн шүү дээ. Хэрвээ Янс 70-80 он тоглож исэн бол 250 нэг геймд 250 авах чадвартай. LeBron тэгж тийм доминант гэдэг нь үнэлж штэ. Яг яриач тэхгүй л байх л та гэтэл. Тэгэхээр ийм замдлаа ингэж цаашаа одоо урт авч явах гэх юм бол арай ондоо багт очсон дээрлэгч. Ондоо зах зээлд очсон дээрлэгч бодож. Санал нэгдэж. XM аппликейшн таны арилжааны бүх хэрэгцээг нэг дор бүрдүүлж хурдан хэлбэр арилжааг санал болгодог. XM гар утасны аппликейшн гар утсаар орлого хийх, мөнгө татан авах хэлбэр шийдэлтэй ба дансны тохиргоог өөрчлөх уян хатан боломжийг олгоно. Орчин үеийн өндөр наривчлалтай графикуудтай мөн эр гаруй арилжааны нарийн үзүүлэлт болон хамгийн сүүлийн үеийн мэдээ зах зээлийн дүн шинжилгээ судалгаануудыг харах боломжтой. Танд 2 шатлалт бонус санал болгож байна. Таны депозитын дүнгээс хамаарат 20-50% бонусыг авах боломжтой. Шинэ сайжруулсан гар утасны аппликейшнийг Android болон iOS төхөөрөмждөр суулган арилжааг хэлбэрчлээрэй. Та тайлбар хэсэгдэх линкээр ороод бүртгүүлэх боломжтой. XM.com нь Монгол харилцагчийн зөвлөгтэйгээс гадна та лайв чатаарч их хэл дээрээ зөвлөгөө авах боломжтой. Подкасттай хамт байгаа та бүхэнд баярлалаа. За дараагийн ярилцах сэдв бас л гэмтэл бүртэлтэй холбогдож байна. Kevin Durant за хоёулын бичлэг болохоос 1 хоногийн өмнө Houston Rockets багтаа тоглож байгаа хоёроо маш эвгүй шагаагаа гэмтээж талбайг орхиж гарлаа. За энэ гэмтлийг тухайн үед харж байхад бол нэлээд ноцтой Kevin Durant бараг л улирлан дуусчуудаа гэж харж байсан. Азар өнөөдөр гарсан мэдээлэлээр юу гэхээр 1-р зэргийн шагааны гэмтэл за ердөө нэг 7 хоног багадаа 7 хоног өнжнө гэсэн юм мэдээ байна. Гэхдээ зүгээр энэ дээр нэг асуулт байгаад байна. Kevin Durant-ийн Phoenix Suns-ийн өмсгөлдөө хийх тоглолтын тоо гүйцсэн үү? Энэ түүний энэ багт хийсэн сүүлчийн тоглолт байсан уугүй юу? Энэ талаар юу гэж бодож байна? The Phoenix Suns-ийн одоо тоглолтыг ингээд харангуйтай штэ тэг. Энэ тэр багт байгаа тэр талбай дээр тоглож байгаа хүмүүс бол үнэхээр энэ сизнийг одоо үнэхээр хурдан дуусаасаа гэж байгаа юм шиг тоглож илээ. Үнэхээр хөлөө зөөж ядаад. Тэгээ Kevin Durant бол угаасаа энэ сизон дуусаад солигдох нь бол одоо нууц биш болсон. Гол нь аль баг руу явах вэ гэдэг л сонирн байна. Kevin Durant ер нь бол дууссан болов уу гэж би бодож байна. Гэхдээ нэг зүйл байна. Өнөөдөр Bobby Marks ESPN-ийн Bobby Marks юу яасан tweet-ээс ягаад тэгэхээр Kevin Durant одоо 62 гейм тоглосон байгаа юм байна. Тэгээд
All NBA багуудад нэрлэгдэхэд бол 65 гейм тоглох хэрэгтэй. Тэгэхээр одоо яг тоглосон тоглолт нь бол 62 гейм. Тэгэхээр дахиад 3 гейм дутуу болох. Тэгэхээр All NBA-д нэрлэгдэх юм бол Kevin Durant нэрлэгдэх боломж маш өндөр байгаа. Тэгээд хэрвээ нэрлэгдэх юм бол мэдээж цалингийн инсентив өдр нь өссөн шүү дээ, тий. Тэгэхээр яг тэрийг авах гэж Kevin Durant буцаж ирэх нь үгүй юу? Сүүлийн одоо хитэн тоглолт үлдсэн маань. Тэр нь бол айгүй орхон хитгэн тоглолт үлдсэн юм шүү дээ. 7 тоглолт үлдсэн. Тэгэхээр нэг 7 хоног гэдэг чинь 3 тоглолт өнжөөд сүүлийн 3 тоглолтоор тоглож магадгүй л. Сүүлийн 4 тоглолтын 3-т нь тоглож байгаа л нөгөө нөхцөл боллоо хангах гэдэг шүү дээ. Гэхдээ Kevin Durant тэрнээс болж ирнэ гэж юу? Энд чинь нэгд Phoenix Suns би одоо энэ Kevin Durant-тай тоглоод Phoenix Suns баг плей-ины гадна явж байгаа тийм үү? Өнөөдөр бүр плей-ины гадна явж байгаа. Anthony Davis гинтлээс эргэж ирснээр Dallas Mavericks дээш ороод Phoenix Suns унчсан явж байгаа. Эргэж ирэх шалтгаан тийм зүгээр awards буюу NBA-гийн бэлгэдлийн багт багтахын тулд эргэж ирнэ гэж юм. Тэгэл milestone шүү дээ. Одоо чинь юу яах Kevin Durant зодог тайллаа гэхэд тэдэн удаагийн All NBA-гийн 1-р тим, 2-р тим, 3-р тим гэдэг чинь тэр milestone-ыг нэмэх гэж бол чухал шүү дээ. Ер нь бол авч байгаа мөнгө нь бол Kevin Durant-ийн хувьд бол сонирн биш л баг л та. Гэхдээ тэр одоо milestone тэр нөгөө одоо карьерийнхаа дараа бичигдэх тэр рекордуудад All NBA-д нэрлэгдсэн тоон бол маш чухал болов гэж би бодож байна. Ер нь бол тэгэхээр Kevin Durant-ийг тийм бас одоо сагсан бөмбөгөөрөө амьсгалдаг, амьдэрдэг тэр хүнд бол тэр зүйл бол маш үнэтэй болов гэж бодож байна. Kevin Durant-ийн үйлрэлт 26.6 оноо 6 самбар 4 дамжуулалт. За тэгээд довтлохоо 53%-тай, 3-аас 43%-тай. За шөлөө шидэлт нь хэрвээ 90-с дээш юм бол 90-с дээш байсан бол 50-40 клубыг 26.6 оноотой хангасан байна. Харамсалтай нь шөлөө шидэлт нь 84%-тай. Үнэхээр л бэлгэдлийн багт нэрлэгдэх боломжтойгоор бичигдэж байгаа маань хувь статистик харуул. Харин багийн амжилтыг харах юм бол Phoenix Suns баг ер нь плей-инд ороод ч эхний тоглолтонд ялж чадхааргүй нөхцөл байдалтай л харагджилаа. Яг чиний хэлдгээр энэ үйлрэл нэг бушуу дуусаасаа гэсэн байдалтай л тоглолцоож илээд Phoenix Suns-ийн бурхан маань. Энэ үйлрэл дуусаад уул нь бол бүгд задрах баха. Тэг ер нь бол Devin Booker-ийн нэр хүртэл яригдаад байгаа шүү дээ. Яг тийм. Devin Booker-ыг хүртэл хаашаа явах бол, яах бол, ийх бол гэдэг нэр яриад. Уг нь энэ баг чинь Devin Booker-ийн баг шүү дээ. Тэгсэн чинь Bradley Beal-ийг одоо явуулж чадах хэсэг нь эргэлзээд байгаа учраас эхлээд Kevin Durant явна. Араас нь Devin Booker явна гэдэг ингээд бүр жинхнээсээ бутрах гэж шүү дээ, тий. Дахиад нөгөө багийн эзэн яарж баг одоо ингэж худалдаж авраг цомыг худалдаж авах гэхээр багийнхаа хөгжлийг 10 жилээр хойш татдаг тэр тод жишээний нэг болоод үлдэх гэж байна уу да. Яг тийм. Тэгээд Phoenix Suns хэрвээ энэ байдлаар унаад play-in-ээс гадаа унах юм бол биш үү те. Нэг баг маш их баярлан тэр бол юу ихээр Houston Rockets. Houston Rockets руу Phoenix Suns-ийн 1-р тойргийн ирэх явах юм бэлээ. Тэгээ одоогийн байдлаар одоо эхний топ 4 яг юу бол юу л байна л да. Одоо боломж бол бага л байна л да. Одоо эхний топ 4-т шалгах боломж нь 7. Одоогийн байдлаар 7. Гэхдээ энэ нэлийн доошо унах юм бол мэдээж энэ хувьд өгсөн. Гэтэл лотери одоо бөмбөг эргүүлэх одоо эргүүл хэрэгтэй болж байна гэдэг чинь маш өндөр зүйл байхгүй. Тэгээ Houston Rockets бол Houston Rockets фэнүүд байх юм бол Phoenix Suns олон хожигдосоо гэж батал цэлбраад байжсэн дээр болоо гэж бодож байна. Тэгээд би нэг юм хэлэх үү. Сая түрүүний 7 хоногт LeBron James Pat McAfee гэдэг ESPN-ийн одоо нэг залуугийн шоунд ороод ер нь бол тэр бол бомб болов. Тэгээд тэрэн дээр байсан LeBron James нэг одоо жоохон тоглоом шоглоомоор хэлсэн л дээ. Гэхдээ ер нь бол жоохон нэг юм цохолгосон. Тэгээ хүмүүс юу вэ яач вэ гэдэг үзсэн. Яагаад тэгэхээр одоо лотери одоо драфтн дээр лотери бөмбөг ингээд эргүүлдэг штэ. Тэнгүүт ер нь бол харуулдаггүй ш яаж бөмбөг эргэснийг. Телевизээр бол тэгээд гиснэ ер нь бол NBA ингээд ярьж байгаа Cleveland-д ер нь бол LeBron-ыг Cleveland гэрт нь үлдээё гэж тохиролцоо баг наваа үлдээцээ гэж ярьсан. Тэгээд тэрнээс хүмүүс өлгөж аваад энэ лотери гэдэг чинь ер нь бол зохион байгуулалттай байна нэтэр гээл тэгээдсэн. Тэгээд одоо мэдгүй хэрэг Cooper Flag-ыг авах гэж байгаа бол Ed Bag одоо
шидэгцэж байж магадгүй юм шиг үлээ шүү. Танк хийгээгүй хамаахгүй. Угаасаа над яриа чинь нөгөө нэг Victor Wembanyama Santon Spurs багт очиход л угаасаа яригдчихсэн шүү дээ. За ингэж бүр ингэж хүсэжсэн Greg Popovich дээр нь тааруулахаар ингээд нэгийг хождог. Тэгээд ингээд Франц Tony Parker Legend-ийг тоглуулсан энэ багт ингээд очдог. Францд угаасаа хамгийн алдартай баг нь мэдээж San Antonio Spurs байж таарна шүү дээ. Тэр багт ингээд очиж ингээд тааруулд юм биш үү гэд угаасаа хардлага байсан. Тэр нэрээ тэр LeBron за яг Kevin Durant-ийг ингээд сэдвийг ингээд нэг ингээд хаачих. Kevin Durant гэдэг одоо ингээд гарч байгаа мэдээлэлээр бол Kevin Durant ямар ч байсан эргэж ирэх юм тодорхой маань 7 хоногийн дараа гэхэд 7 хоногийн жишээд 3 тоглолтод дорож оролцоод удирлаа дуусгах нь угаасаа плей-оффд орохгүй учраас удирлаа дуусгах юм байна гэж харж байгаа юм байна тийм үү? Тий. Би нь л тэгж л бодож байна. За энэ LeBron-ыг одоо тэгвэл LeBron-ы яриагаа үргэлжлүүлээд энэ LeBron-ыг ийм зургтын одоо чинь баг 7 хоногийн 5 өдөр гардаг шоу штэ. Одоо подкаст. За ямар ч нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлэгт нэгдүгээрт анх удаа орж байгааг нь харж байна. Хоёрдугаарт LeBron-ын сүүлийн жилүүдэд бол бүр ингээд exclusive interview буюу нэг эсрэг нэг ярьцлага чи их хоорхон хийдэг болсон байсан чи сая ороод өстө жинхэнэ баллаж тавьж илээ. Яг юу болчоо. Дээрэс нь өөр юуны талаар ярив. Надад би лав нэг хідэн зүйлсүүдийг харсан чинь Brian Windhorst Stephen A. Smith хоёрыг л байхгүй болгож юм лээ. Энэ Brian Windhorst гэж өөрийгөө миний хамгийн сайн найз юм шиг л ярьдаг юм сониг гачин гар шуумаа шүү гэдээ бүр будаа болгоо хийсэн мөлий. Тэр яг юу болцсон юм бэ? Тэр шоунд дэр өөр ер нь гол юмуд яригдсан. Гэхдээ ер нь бол LeBron-ы одоо сүүлийн үед одоо чинь LeBron ч нөгөө хэвлэлээр явж байгаа нөгөө narrative-ийг те заалах аймаг өөртөө дуртай шүү дээ. Янз бүрийн байдлаар те. Ер нь нууц одоо cryptic messages-ээр те янз бүрийн байдлаар ер нь LeBron бол narrative базах дуртай. Тэгээд яг тэрнтэй адилхан ер нь бол Stephen A. Smith-тэй нөгөө юуны New York Knicks-ийн тоглосон тоглолтын дээр очиж нэг үг хэлээд тэгээд тэрнээс хойш Stephen A. Smith ер нь бол ингээд тэрийг авч явал баг LeBron Taylor Swift-ээс та баг туур тоглолт хийчихлээ гээд. Ер нь тэгээ явцсан шүү дээ. Тэгээд ер нь бол тэрний хариу гэж ер нь бол LeBron James өгсөн. Тэгээд албаар Pat McAfee-гийн шоунд орсон. Тэгээд Pat McAfee-гийн шоу ESPN-ээс ч гэсэн өнөөл нөө YouTube-ээр явдаг голоор нь хараал мараал янз бүр юм хийлж болдог. Тэр нь шууд ингээд лайв бохгүй. YouTube дээр лайв явдаг. Яг албаар ESPN-ийн тэр олон нэвтрүүлэг дундаас тэрийг сонгож ороод. Тэгээд яг 7 хоногийн өмнө хэн орсон шүү дээ. Тань нэр нь гарцсан шүү. Клачийн захирал тийм блэ. Rich Paul. Яа. Ингээд нэр орж гараад байдаг болчих. Rich Paul 7 хоногийн өмнө ороод тэр яг нэвтрүүлэгт нь ороод тэгээд яг 7 хоногийн дараа LeBron орж байгаа байхгүй. Тэгээд тэр бол үнэхээр зохион байгуулалттай. Тэгээд сүүлийн үед ер нь бол NBA-г одоо нэг сурвалжлагч нар яг ингээд тоглолтоо сурвалжлахгүй, яг сагсан бөмбөгөө сурвалжлахгүй, шүүмжлэхгүй хитрхи над руу ингээд personal дайраад байдаг гэдэг зүйл хамгийн их ярьсан. Тэгээд яг тэрэн дээр Stephen A. Smith болон Brian Windhorst энэ төр шүүмжилсэн л дээ. Тэгээд Brian Windhorst бол чаавс тэр тэнсэн сум дуудагдсан. Тэр чаавс тэр нь бол ямар ч бороо байхгүй. Тэгээд сүүл дараа нь Brian Windhorst гэсэн нэг шоунд ороод хэлсэн байлээ. LeBron надаа ямар ч үүрэггүй. Би харин LeBron аймгийн хөртэй. Миний карьерийг бол тэгээд LeBron бол айгүй их хөв нэмэр оруулсан гэж хэлжлээ. Яг бид нар LeBron-ы тэр юун дээрээс имзэглэхийг хараад гэх юм бол нөгөө Bron-ы ингээд ийм жоохон байхад нь би яг тэгэхэд ингээд залуу сэтгэлжүүгээр орж ижсэн ч одоо ингээд Bron-ы ингээд лигт ороод ирчлээ гэд Bron-ыг нөгөө хизээ язааны мэддэг хүн шиг ярьсанд магадгүй LeBron ер нь нэгдүцсэн баг. Тэгэхээр энэ сая нөгөө Stephen A. Smith-ийг хэлээдсэн нэгдэг шүү дээ. Тэр надтай уулзсан, ууралсан хүн тоглогч байгаагүй. Тэр аав хүн, эцэг хүн байсан гэж. Тэгээд магадгүй аав хүний тэр нэг үр зулцгаа хамгаалах инстинкт нь тэгж илүү уурлахад хүргэсэн юм болоо да. Гэхдээ хөрх юм. Stephen A. Smith-ийг Taylor Swift-ийг шоуыг явчихдаг гэдэг. Тэр бас гоё зүйлэл болсон байна. Тий. Тэгээд яг LeBron-ийн шоунд орж байгааг үнэхээр хараад гайхсан шүү. Тий. Тэгээд тэр өдөр чинь тэр яг тэр ярилцлагын хойноос бөө юм болоод юугаар сошиалар бөө юм болж байгаа яг өөрөө базар бит хийсэн шүү дээ.
Индианаг тэгж хоцсон шүү дээ. Яг тэр өдрөг бол LeBron бол тэр чигээр нийцсэн. Тэгээ харин дараагийн өдөр нэг жоохон муухай болсон. Тэр өдрөөс хамгийн доош явсан дээр шүү дээ. Нэг өдөр Chicago Bulls-ийн хийсэн 3 дараалсан тэр 3 онооны шилд гурлаа LeBron James-ийн өөдөөс юм уу LeBron James-ийн алдаанууд дээрээс үндэслэн шийдэлтүүд байсан. Тэгэхээр энэ бас ер нь бол нөгөө энэ одоо ингээд жишээ нь харж байгаа манай Монголд ч гэсэн ингээд тулгардаг зүйл. Би саяхан ч ингээд юу гэсэн ингээд нөгөө тайлбарлагч нар үзэгчдэд нөлөөлөд байна. Тайлбарлагч нар тоглогчдод нөлөөлөд байна. Тайлбарлагч нар ингээд тайлбарлагч хүн тэр хүн ажиллаа хийж байгаа байхгүй. Стивен Эйсмит жишээ нь ажиллаа хийж байгаа тий. Тэрхий personal буюу хувийн амьдралаа ороод байгаа нь жишээ нь тэр бол асуудал болно л да. Гэхдээ хувийн асуудал ороогүй сасан бөмбөгчийн тухайн гаргаж байгаа ситуацийг шүүмжлээд гаргаж байгаа багтаа хортой болон хоргуугаар хийж байгаа нөлөөллүүдийг шүүмжлээд явах нь бол тэр хүн сэтгүүлч хүн ажиллаа л хийж байгаа. Тэгээ манай Монголын тэр ч гэсэн энэ дээр бас тоглогч нар нэлээд эмзэг хандаад байдаг. Одоо жишээ нь миний найз хамгийн одоо ойр дотнуудын сагчид нэг манай болор тулга гээд манай боги бас байдаг. Тэр маань сагсны одоо тайлбарлагч дүүнэр сүлдээ сагс заачих юм байна л да гэж эмзэглэж исэн энэ би одоо жишээ нь мартахгүй сайн 1 жил илүү 2 жилийн өмнө. Тэгэхээр ер нь нэг иймэрхүү эмзэгээр тусгаж аваад байдаг тохиолдол байдаг. Би тэгээ энэ дэр зүгээр хэлэх гээд телевизийн ажиллаа хийж байгаа. Тоглогч нар ажиллаа хийж байгаа. Гэхдээ хэрвээ хэвлэл мэдээлэл байхгүй бол хэвлэл мэдээлэл гэдэг зүйл байхгүй. За мэдээж сагс байхгүй бол хэвлэл мэдээлэл байхгүй гэж ярьж болно л доо. Гэхдээ хэвлэл мэдээлэл байхгүй. Энэ олон одоо юу гэдэг энэ сенсацийг хөргөж байгаа. Ингээд энэ олон зүйлүүд байхгүй бол тэр чингээр тэр олон хүнд хүрэхгүй шүү дээ. Тэгэхээр хэвлэл мэдээлэл угаасаа үргэлж хамт явж идэг зүйлсийн нэг бүр цаашдаач илүү томоор явах бах. Тийм учраас энэ дэр бүү имзэглээрээ манай сагсныхан ер нь спортынхан манай бүхчүүд бас ялангуяа бүү имзэглээрээ тийм учраас хэвлэл мэдээлэл спорт хоёр олон зуун жил хамтдаа яваад ирсэн дэлхий дээр манай Монголд бас сүүлийн цөөх хэдэн жил хамт явж байгаа сүүлийн 20 жил хамт явж байгаа гэхдээ цаашаа 200 жил хамт явна гэдэгт л итгэхээрэй гэж хэлмээр байна. Тийм тэгээд уусаа хэвлэл мэдээлэлээр тэр олон одоо нүднүүд одоо тэр тоглоомн дээр тэр спортон дээр тусч байгаа хэр олон нүд тусан тэр хэмжээгээр тэр спорт томорно тийм болохоор аль талдаа юм шүү гэдгийг бас хэлмээр. Тэгэд ягаад ESPN Стивен A. Смит жилийн 20 сая доллар төлж байна. Зүгээр нэг юм панг үрдэг нөхөрт жилийн 20 сая доллар төлөөгүй шүү дээ. Тэр чинь Taylor Swift-ийг мөнгө үзэгчдийг ингээд сорон шиг татаад байгаа байхгүй. Тийм учраас тэр хүнд чи 20 сая долларын үнцэнтэй хөтлөгч мөн гэдэг энэ гэрийг өгж штэ. Тэгээд 5 дараагийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчд нэр дэвшиж магадгүй хүмүүсийн тоонд орсон хүн штэ тэр чи. Тийм том хүн штэ. Ер нь бол нэг тэр одоо гэдэг манай одоо нөө арчлал эрт суудсан ор юм болохоор нөө ерөнхийлөгчдөө нэр дэвшүүлэх хүмүүсийг бол маш чөлөөтэйгээр ингэж ярилттай байлээ. Манайх ч юм бол нэг заавал ус төр намын дарга байсан хүн ч гэдэг намын дарга хүн ерөнхийлөгч болно гэж хардаг бол энд ч юм бол зүгээр нэг хүн алдарт ингээд гараад олонний дэмжлэг аваад эхлэхэд юм бол за ерөнхийлөгч болох нэ гэдэг л наргаа юу гэдгийг зүйл явд юм байлаа шүү дээ. LeBron хэзээ нэгэн цагт ерөнхийлөгч нэр дэвших болов? Үгүй л дээрээс. Болохгүй зүйл байхгүй. Болохгүй зүйл байхгүй. Жижигчин хүн ерөнхийлөгч болж байсан. Яагаад спортын хүн ерөнхийлөгч болж болохгүй гэж тэнцтэй. Тэ? Стивен A. Смит тийм л нэр хүндтэй л сэтгүүлч байна. Тэгээд саний нэр яг үнэ би бас энэ талаар ярих гэж байгаа марч. LeBron James-ийн шоу бол үнэхээр бомб тэлсэн шүү. Тэгээд магадгүй хамгийн сүүлчийн удаа ингэж чөлөөтэй ярьсан нь ах тийм үү? Тийм, магадгүй яг тэгж чөлөөтэй. Уусаа тийм Pat McAfee-гийн шоуг онцолж байна гэдэг чинь тийм чөлөөтэй ярих гэж очсон байгаа байхгүй маань. Тийм юугүй цензургүй. Улирлын дундуур бол нэг юм виски шимэнгэ текила шимэнгэ нөгөө улирлын дундуур нэг чөлөөтэй подкастуудад орж ирснийг бол харж ирсэн. Гэхдээ улирлын оф сизон үеэр улирлын дундуур ийм чөлөөтэй шоунд орж ингэж хараал ерөлтөй ярьж байхыг нь бол анх удаа харлаа. Гэхдээ сонирхолтой байлаа. Бидний ярилцах сүүлийн сэдв талбай дээр болсон ширүүх өөрчлөлтөөнүүдийн нэг. Гэхдээ
бөмбөгөөр биш хэн төрүүлж хэн олон оноо оруулснаар биш харин хэн олон оновчтой цогсноор өрсөлдсөн. Minnesota Timberwolves Detroit Pistons багуудын тоглолтын үеэр 7 тоглогч хөөгдөөд нийтдээ 12 техникийн алдаа үлээгдсэн. NBA-гийн талбай дээр сүүлийн жилүүдэд гараагүй олон тоглогчийг хамарсан бужигнаан гэхүү зодон гэхүү. За зодон гарсан үйл явдал болсон. Энэ тоглолтыг гүйцэн энэ үйл явдлыг ер нь бас энэ үйл явдлын талаар ярилцсан. Ер нь сүүлийн жилүүд ийм олон тоглолтыг хамарсан зодоо нэрээ хараагүй юм байл ш. Надад бол сонирхолтой байсан ш. Хамгийн сүүлийн олон тоглогч одоо гаргасан хөөсөн, баандсан гэх юм бол Lakers Rockets хоёрын зодон л Rondo, Chris Paul хоёрын зодон л санаанд орчихсон. Brandon Ingram гэж амар олон яг тийм яаж яхаа сизний хамгийн ихний тоглолт байлаа тий. Тэр сизон бүр оронгоор нэргүүлж ижилээ. Чинь Brandon Ingram чи 8 билүү гейм ч лөө юу яажсэн шүү дээ. Торгуулж исэн. Яа, тэрнтэй адилхан одоо тэрнээс хойш одоо хамгийн их хүн хөөгцсөн гэвэл одоо энийг л хэлэхээр байна. Тэгээд ер нь бол иймэрхүү зүйл болж байдаг тий. Тоглогч нар одоо ингээд одоо яг ингэ жоохон хитэд момент ингээд үл ойлголцох янз бүрийн болж лээдэг. Энэ зүйл ягаад одоо хүчээ аваад байна гэхээр гол нь тэр одоо зодон гэх юм одоо тэр барилтаа гэхүү те тэр юм үзэгч рүү яваад орцсон. Тэгээ тэрэн дээр айгүйх NBA айгүйх юу яагаад байгаа юм блэ? Одоо акцент өгöd байгаа юм блэ? Тэгээд яг тэрнээсээ улбаалаад одоо энэ тоглогч нарт ер нь бол нэг яг тэр техник хөөгөл дуустдаг байсан бол одоо яг энэ дээр бол хідэн тоглолтоор баандах уу яах уу ийх үү гэж юм яригдаад байгаа юм блэ? Тэгээд яг хідэн тоглолтоор яаж торгуул ирэх нөө гэдгийг бол одоо маргаашл мэдэх болов гэж бодож байна. Тэгээд бас нэг зүйл нь Isaiah Stewart гэж нэг одоо иймэрхүү байдлаараа одоо алдарт гарч байгаа. Одоо тэрүүгээрээ одоо гэрээ авдаг болцсон тоглогч байдаг шүү. Одоо ер нь бол сагсаа бол нэг яхтар тоглолтгүй тийм илүү үйлдэлээр айгүй их тийм хүмүүсийн одоо анхаарлыг татдаг. Тэгээд Isaiah Stewart-ыг одоо repeat offender гэдэг одоо байн ийм зүйл гаргаж байгаа гэдэг. Draymond Green-ийг олон нэг repeat offender гэдэг тэр нөгөө Гобериг хөнс боосныхан дараа хитэн геймер торглоо. Нэг 10 хэдэн геймер торгоо сэтгэл зүйн эмчилгээнд явуулаад байна шүү. Яг тэрэн дээрээ тулж магадгүй одоо юу бас болоод байгаа юм байна. Асуудал үүсэж байгаад байгаа юм байлээ. Тэгэхээр одоо яг энэ үед NBA-гийн одоо юу гэдэг плей-офф эхлэх гэж байгаа яг энэ үед бол Pistons бол яг бүр айхтар бүр нөлөөлөхгүй байх. Гэхдээ Stewart шиг хүн бас хэрэгтэй л дээ. Ер нь бол иймэрхүү кейсүүд дээр нэг тоглолтоор үнжүүлдэг юм одоо жишг өнгөрсөн хугацаанд ер нь байсан. Энэ удаагийнхтар бол ер нь багада 2-4 тоглолт үнжүүлж магадгүй гэж амна. Тэгэхээр одоо нөгөө үлдэж байгаа 10 тоглолтод жишээ Nasri, Donte DiVincenzo 2 багада 4 тоглолтоор жишээ нь шийтгүүлчихвэл энэ чинь нөгөө Minnesota Timberwolves-ийн нөгөө энэ чинь плей-офф багтах гэж явж байгаа нөгөө 6-ад явж байгаа Warriors-ийг гүйцэх гээд ан маань одоо чихэн дээр намсгалж яваа багийн хувьд нь бол маш том цохилт очив. Donte DiVincenzo гэмтлээсээ ирснээс хойш ямар сайн тоглож байгаа вэ? Nasri гэдэг чинь энэ багийн шилдэг 6-ад тоглож байгаа сэлгээний оноо авалт энэ баг дээр байхгүй болчихоо нөгөө ялахыг хүсэж байгаа тэр олон одоо ирэх дараагийн тоглолтуудад нас хүн дээр тусч магадгүй гэж харж байгаа. Нөгөө талаар Detroit Pistons баг сая өнгөрсөн 7 хоногт Cleveland Cavaliers-ыг хожиж шуугаан тарилаа шүү. Хоёлоо өмнөх дугаар дээр байсан. Ер нь бол Detroit Pistons ингээд шуугаан тарьж магадгүй эхний шатанд апсет хийж магадгүй. Тэрнийг бас нэрэ боломжтой шүү гэдгийг харуулсан бол. Гэхдээ Detroit Pistons багаас энэ бас хамгийн их хохирол хүлээж магадгүй. Энэ талбай дээр байгаа залуучууд чинь бүгд хөөгцсөн залуучууд чинь бүгд ротейшнд ордог. Дээрэс нь Isaiah Stewart чинь яг үргэлж ингээд зодоо хийх гэдэг нэг юм яг үндэ юм бас ингээд асуудалтай л да. Нэг юм характер юм бол асуудалтай. Бүр LeBron-ыг зодох гэж ингэ талбай дээр хөөж дайрж ирсэн санаж байна. Тэр хэм билээд LeBron James NBA-гийн нүүр царай тоглолцыг зодох гээд ингэ хөөгөвж ирсэн чинь тэр амар утгагүй байсан. Ерөнхий иймэрхүү характертай тоглож тэгээд гэтэл Detroit Pistons багт энэ олон тоглолч нь ингэ шийтгүүлчих юм бол энэ бас л тим сайнаар нөлөөлөхгүй. Тэгэхээр зодон гоё байсан. Үзэхэд сонирхолтой байсан. Гэхдээ хоёр багийн тоглогчтой бас цаг үеэ олоогүй үед байлаа. Тийм учраас Anthony Edwards тоглолтын дараа юу гэж хэлснийг сонссноо. Тэгээд ингээд ер нь бол ингээд
талбай дээр өрсөлдөхийг хүссэн одоо нэгэсэнд fight гарахыг хүссэн. Гэхдээ би тэрийг бол өөр fighter гаргасан ингээ. Тэгээ Minnesota Timberwolves тэргээ тоглолтоороо харуулаад ялах хүсэл хэрэлцлээ тоглолтоороо харуулаад тэр тоглолт Minnesota Timberwolves баг хоцсон байдаг шүү дээ. Тэр Тийм. Anthony Edwards бол энэ дэр лидерийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Тэгээд яг тэгээд би бас энэ дээр бас би Detroit Pistons-ыг бас одоо яг хуучны шиг ийм bad boys гэж байгаад бол би амар баярлаад байгаа шүү дээ. Одоо бүх багууд яг нэг эдлэгийн системээр тоглодог. Бүгдээ л нэг 3-аар шийдсэн тэгээд ийм нэг өөдөртөө сагсан бүгд надад тоглоод байсан санагдаад байхгүй. Яг тэр дунд яг ийм нэг ийм яач магадгүй ийм баг гарч иж байгаа нь миний хувьд бол NBA-г улам сонирхолтой болгож байгаа гэж бодоод байгаа. Тэгээд нөгөө талаараа бас NBA хитрхи бас одоо юу гэдэг эмзэг одоо юу гэдэг шүүгчнэр зарим нэгэн зүйл дээр л хитрхи амархан техник үлээгээ хитрхи амархан одоо юу тоглолтоос хөөгд байдаг болцсон юм болов уу гэж би бодоод байгаа. Энэ олон тоглогчны тэр одоо нөгөө өчтөрийн уржигтрийн юм дээр бол энэ олон тоглогчны хөөх шаардлага бол миний хувьд бол нэг байгаагүй гэж бодож байна. Тэгээ бүр сүулдээ тэгээд дасгалжуулагч нь хөөртлөө өчөж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэнгүүт Pistons бүр тоглолтын шал ондоо болоод тэгээд Timberwolves баригдаж очигдсан шүү дээ. Тэр хүртэл бол Pistons бол бүр тоглолтыг бол яг гартаа атгацсан явж байсан шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү одоо зүйл яг спорт талаас бол буруу ч гэсэн NBA чи entertainment дээ. Иймэрхүү entertainment чинь байх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр чинь Rockets Lakers тоглож байхад Torres амар гой dunk хийгээд ингээд өсрөө буугаад ингээд тонт ингээд техник өгчөж байгаа байхгүй. Тим зүйлийг одоо NBA тим амархан техникээр одоо юу гэдэг техникөө дараад байна гэдэг чинь бол энэ бол продактанда буруул зүйл хийгээд байгаа юм болоо гэж боддог ш. Бүтээгдэхүүнөө улам л өөдөртөө болох гэдэг юм болоо гэж боддог ш. Тийм тэр Torres-ны техникийн алдаа бол утгаггүйсэн ш. Хүн сэтгэл хөдлөө гаргаад тоглогч руугаа чи чадсангүй ш. Ч юм уу чи амжихгүй шүү ч гэж юм хэлж болно ш. Харин тийм сагсан өмбөг ш. Тэгсэн чинь тэрэндээ наадхан нар ч юм бол бас санал нэг үе шүү. Хитрхи ингэж нэг яг энэ нэг тоглогчдоор гэмтэл бэртлээс ингээд ухаад нөгөө талаас нь тайлбарлах юм бол бид нар аль болох контактыг багахтай тоглогчдоор гэмтэл бэртлээс сэргийлэхийн зорилгоор тийм байлгахыг хүсэж байгаа ч гэдэг юм. Эсвэл шүүгчнэр тоглолтын хяналтандаа байлгахыг хүсэж байгаа гэдээ янз янзын зүйл хэлхэл болтой. Гэхдээ л нэрэл зүгээр ингэж сэтгэл хөдлөө гаргасны төлөө эсвэл шийднээс нэг жоохон удаан зүгцсний төлөө техникийн алдаагаар авдаг бол утгагүй тий. Тэгээд саяны тоглогч 12 тоглогч хөөгцснөрөө билээ 12 техникийн алдаа авч 7 хүн хөөгснөрөө баг рекорд тусдаггүй юу? Харин баг тэгсэн шүү дээ рекорд болсон шүү дээ. Чин би бол бүр нэг тим айхтар юм болохоор юм зүйл болсон гэж би бодохгүй байдаг ш. Гал нь тэр одоо нөгөө зүгээр зурлаа хүмүүс ч тэр үзэгч рүү унтсан болохоор л ингэж хүчийг аваад болохоос ер нь бол байдаг л зүйл болсон гэж би миний хувьд бол бодоод байгаа. Тэгээд NBA бол энэ дээрээ бас жоохон эргэж харж ер нь бол энэ жоохон иймэрхүү хоёр өрсөлдөж байгаа хүмүүс тэгээд энэ адреналин яасан хүмүүс иймэрхүү зүйл гарна шүү дээ. Яагаад байж болохгүй гэж. Би нэг үнэхээр барьж ав зөхиод гимтээчихгүй бол иймэрхүү ноцтолтон бол байх тусмаа ер нь бол сонирхолтой гэж бодоо. Тэгээд хоккей карт NHL зодооно байхгүй болгоцсон чи үзэгчгүй болсон. Зодооно буцаад авчихсан чи буцаад үзэгчид нь ирсэн гэж байгаа юм. Тэгэхээр үзэгчид бас иймэрхүү одоо юм шатсан хоёр багийн тоглолтыг бас үзмээр байгаа юм. Сонирхолтой шүү дээ. Тий. Хараа энэ юм байна. Dallas Mavericks багийн Najee Marshall нөгөө Phoenix Suns багт Yusuf Nurkic хоёр 12 сард бас тэр хоёр нэг маргаад амжсан шүү дээ. Тэгээд тэр хоёрт болохоор 4 тоглолтын шийтгэл өгч ирсэн юм байна. 12 сард мөн Houston Rockets-ийн Amen Thompson Miami Heat-ийн Tyler Herro нөгөө нэг ингэж унгаадгүй юу. Тэрэн дээр 2 тоглолтын шийтгэл хүлээжсэн байна. Гэтэ хамгийн гол нь энэ бүхэн дээр юу байсан бэхээр үзэгч оролцоог байсан байхгүй. Тэгвэл тоглогчид хоорондоо маргалж. Санийх үзэгч орсон гэхээр NBA одоо хүртэл шийдгэлээ танилцуулахгүй үйл явдал болоод өнөөдөр ажлын өдөр ихний бүтэн одоо өдөр дуусчаад байхад шийдвэрээ танилцуулахгүй байна гэдэг чинь нэлээд нухацтай авч үзээд байгаагийн лилэрл юм болоо да. Тэгэд гайгүй шийдэл байгаасаа би тэрийг багийн дугаараа постлж хагаад ализийн шийдгэлүүд нь зарлагдсан баг. Тэгээд шийдгэлэн зарлагдчихад байхад юун талаар ярьдаг гэж. Яг одоо би тэрийг бичиж хагаад шийдгэлэн зарлагдаагүй байна. Тэгээд энэ шийдгэл хэрвээ ноцтой урт хугацааных байх юм бол Minnesota Timberwolves баг плей-ин руу
плей-инд хэвээр үлдэхэд бас их том түлхэц болчих шүү. Тэр бол зэргийг бас бодолцож шийдвэр гаргаж байгаа үл гэж бодож байна да. Тий. Гэхдээ Minnesota Timberwolves-ийн үлдсэн тоглолтууд бол маш хөнгөн тоглолтууд байгаа. Одоо яг schedule-аар ингээ харах юм бол лигийн 26-ад гэхэр чинь хайгуу амархан schedule-тэй багуудын нэг байгаа байхгүй. Тэгэхээр бас тэгж бас нэг одоо юу гэдэг тайвширч болохын гэхдээ л нэг хожигдол чинь ямар амар нөлөөтэй байгаа гэдгийг бол the West-ийн standings одоо харуулж байгаа штэ. Тэгэхээр Golden State Warriors одоо хэрвээ тийм болох юм бол фэнүүд нь баяртайгаар хүлээж авах болов гэж бодож штэ. Clippers энэ бас. Тэгээ энэ одоо ялчгүй тун өрсөлдөөнтэй байгаа нь 10 тоглолт үлдээх байгаа нөхцөлд бол тоглолтын үр дүн болгон чухал болчиход байгаа да. За Game Point podcast-ийн энэ дугаар хин хөрөөд өндөрлж байна. Энэ удаагийн дугаартаа XM.com арилжааны сайд хамтран ажиллалаа. За тэгээ та ердөө $50 дансаа цэнэглээд туршлагатай мэргэжилтнүүдтэй ижил нөхцлөөр арилжаа хийн пассив орлоготой болох боломжийг эдлээрээ замаа XM танд 2 шатл бонус санал болгож байна. Таны депозитын дүнгээс хамаарат 20-50% бонусыг авах боломжтой байгаа. Өнөөдөр XM дээр дансаа нэгээд депозито байршуулан арилжааны талаар тус одоо сайтын мэргэжилтнүүдээс суралцсан орлогоо нэмэгдүүлэх боломжийг XM танд санал болгож шүү. Ингээд Сан Францискоос Элегээс Сан Францискоос ялалт та бүхэнтэй хамтаалаа Game Point podcast-ийн дугаарыг өнөөдөр өндөрлж байна.